Сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр холно та нартай яг ямар компанид одоо энэ International гэдэг компанид ажилладаг вэ? Энэ яг яадаг компани вэ? Яагаад би энэ компанийг сонгосон? Давуу тал, сул тал тэгээд та нартай дэлгэрэнгүй одоо энэ видеогоор ингээд танилцуулга бичлэг үзүүлэх гэсэн юм аа. Тэгээд эхлээд би та нартай маш гоё энэ компанийн тухай монгол хэлээр тайлбарлаж өгнө. Тэгээд дараа нь компанийнхаа орос хэлээр цаашаад одоо компани байр, үйлдвэр, агуулга, компани үйл ажиллагаа, сургалт, одоо компани баяр наадам гэдэг одоо бүх зүйлүүд нь нэг видеон дээр гарсан байгаа. Тэгээ та нартай цаашдаа үзүүлэх болно. За энэ түрүүнд болохоор би өөрөө энэ компанид ажиллаад 1 жил хагас арай хүрээгүй байна. Тэгээд эхлээд бол яг өндөө бол би зүгээр л гэртээ суудаг байгаад хүүхдээ харангаа зүгээр жин хаяа энэ компани бүтээгдэхүүнийг худалдаж авч жин хаяа ажилд орё гэж бодсон байхгүй. Тэгээд энэ компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авчаад өөр дээрээ үр дүн гаргачингуудаа яг ажилд орох гэсэн чинь хүүхэд 3 сартаа тэгээд ханаа томоо цэцэрлэгт өгвөл маш их хүрдэг. Тэр тусмаа манай Улаанбаатарын нөхцөл байдал агаар орчин гэж юу илээ гэж бодоод тэгээд за окей тэгвэл дахиад 1 жил гэртээ суух юм байна. Тэгвэл би гэрээрээ яг ямар ажил хийх боломж надад байна. Яг юу хийвэл би орлоготой байх уу? Одоо сонирхолтой амьдрах уу? Юу хийвэл надад илүү их аж аргалтай байх юм бол гэдэг ингээл би ингээл нөгөө яг л эмэгтэй хүн болгонтой одоо тэгэрсэн цууд эмэгтэй хүн болгонтой адилхан бодол гарч ирж штэ. Яг бол одоо жишээлбэл нөхрийнхөө зөвхөн цалин орлого мөнгөөр амьдрахад маш хэцүү а тэр тусмаа одоо бид нар шиг хүчрэг хүүхнүүд гэртээ сууж байгаа бол тэр тусмаа хин нэгнээс те надад маникюрын мөнгө өгөөч, надад педикюрын мөнгө өгөөч, надад ваксийн мөнгө өгөөч, надад одоо юу гэдгийг найзуудтайгаа уулзах кофений мөнгө өгөөч те. Би бол жишээлбэл хувьдаа хин нэгнээс юм гуйж чаддгүй юм байхгүй. Тийм болохоор миний хувьд маш чухал байсан. Яг юу хийх вэ? Яг хаашаа хандах вэ? Яг гэртээ сунгаа ямар орлого борлуул одоо ямар орлого хийж болох вэ? Тэгсэн мэт тэр нь ингээд аж аргалтай байх хэрэгтэй. Миний хувьд өнөөдөр би 36 настай хин нэгэн загнуулж эсвэл хар үрээр босч эсвэл юм дискомфорт гэдэг чинь тав тухгүй байдлыг бол би уже яасан ч зөвшөөрөхгүй амьдрах байхгүй. Тийм болохоор одоо тийм бодолд маш их бодолд хүрсэн. Юу хийх вэ гэдэг. Хүүхдээ гэртээ харангаа юу хийх вэ гэж бодлоо. Тийм болохоор одоо миний түүх болохоор энэ компанид анх чи хаях гэж орж ирсэн дараа нь компанийг илүү судлаад, илүү бизнес моделийг хараад, илүү маркетингийг хараад, компани одоо философийг хараад одоо яг ямар хүмүүс коллектив ажилт юм байна гэдгийг нь харж одоо юм шийдвэр гаргасан алхмууд байсан. За NL гэдэг одоо энэ хоёр үг одоо яг ямар учиртай юм бэ гэхээр энэ болохоор new life шинэ амьдрал гэж одоо энэ компани маань. За энэ л интернэшнл компани маань Оросын холбооны улсын Новосибирск хотын одоо зах зээл дээр 25 жил маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа дотоодын том үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүний өөрсдөө үйлдвэрлэдэг компани юм байна. Тэ одоо энэ тэндээ судалдаж аваад дараа нь борлуулдаггүй Новосибирск хотдоо өөр ингэсэн том агуулгатай үйлдвэртэй лабораторитой эрдэмтэнгүүдтэй одоо тий 3,000 ажилтнтай ийм том компани байгаа байхгүй. Энэ компани одоо энэ 25 жилийн дотор маш олон удаа кризистэй одоо энэ Оросын холбооны улс дайнтай байна. Одоо тэрнээс өмнө одоо ингээл долларын валютын тий одоо аль суулд өрөвлөн бас ингээл маш үнэгүй дефолт болоод ингэж байхад одоо энэ 25 жил зах зээл дээр жил ирэх тусам амжилттай явж байгаа одоо компани нэг багхгүй. Тэгэхээр надад нөгөө ингээд зөвхөн эхлээд би чи нөгөө бүтээгдэхүүнийг авч худалдаж өгж жин хаяа гэж бодсон. Цааш талхаар би энэ компанийг ингээд судлаад эхэлсэн. Тэгэхгүй ингээд нөгөө судалгаагүй ямар ч мэдээлэлгүйгээр бол би энэ компанийг бол сонгоогүй. Оросд 2017 онд би байж хат энэ компанийг мэдсэн. Тэгээд ер нь бол одоо ингээд яг бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо бизнесийн хий гэдэг юм шийдвэрийг нь одоо ингээд 1 жил хагас өмнө шийдээд ингээд хийгдэж явж байгаа одоо бизнес юм шүү. За тэгэхээр хартаа юм байна. Энэ бол интернэшнл компани өнөөдрийн одоо 25 жилийн түүхэндээ нийт 18 улсад албан ёсоор нэгдсэн компани юм байна. За түрүүний жил жишээлбэл яг миний нүдэн дээр Дубай нэгдсэн, Солонгос одоо энэ 3 сард дэлгүүрээ нээж гин. За тэгэл нөө Оросын СНГ бүх хотуудаар байдаг, Европын 5 улсад байдаг. Тэгээд одоо ингээд Монголд болохоор яг нэг албан ёсоор дэлгүүр нь бол биш зөвхөн манайх уулзалтын офис партнеруудын офис форматаар энд байдаг. Тийм болохоор одоо одоогийн байдлаар бол яг 18 улсад албан ёсоор нэгдэлтэй. За түүнээс гадна энэ л интернэшнл компани надад айгүй тийм супер давуу талууд нь юу санагдсан бэ гэхээр үйлдвэрлэлийг оруулдаг, орц найрлагаа харуулдаг, олон улсын бүх зөвшөөрлүүд нь одоо байдаг бүтээгдэхүүн дээрээ одоо жишээлбэл 25 жилийн дотор энэ л компани 280 төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс сурсан. Өөрсдөө дотооддоо. За тэгэнгүүтээ Оросын холбооны улсдаа нийт 98 супермаркет дотоодын нэрийн дэлгүүр нээсэн. Одоо 18 улстайгаа нийлээд нийт 340 офистай. Одоо манай Монгол дахь байдаг энэ офис нь 341 нэгтгэн гэж авдаг. Та нар төсөөлтөө. Тэгээд өөрчөө би танарт яг юу хэлэх гэж байлаа. Тэгээд одоо ийм супер одоо компани ахгүй. Тэгээд би болохоор яг юунд нь олдсон бэ гэхээр нэгт NL International компани дандаа залуу хүмүүс ажилладаг. Тэ залуу. Хоёрт болохоор NL International компани тийм борлуулалт юм зарах одоо тийм хүмүүс ингээд яг тэрэн дээр тулгуурлагдгүй дандаа өөрсдийн үр дүн дээр тулгуурлагддаг одоо бизнес юм. Гуравт болохоор бүх зүйлийг хайраар хийдэг. Өнөөдөр NL International компанид би одоо ингээд жил хагас ажилласнараа сарда хүрхэн цалин авдаг. Түүнээс гадна би 20 жил илүү дэлжингээ хайсан. Тэгэхээр яг сая цагаан сараар буцаад нэг 2-3 кг нэмсэн байна л да. Гэхдээ энэ бол нөгөө миний өөрийн хувь хүний замбраагүй идэлтээс болсон гэж би бодсон. Тэгэл яг буцаад формонд ороход нэг 3 хоногийн ажил. За тэгээд надад найдвартай нь юу их таалагдсан бэ гэхээр NL International компани
Новосибирскийн өндөр 50 татвар төлөгчийн нэгэн дээр явдаг. Тэгэхээр нөгөө амар өндөр татвар төлдөг. За тэгээд өөрсдөө ер нь цаашдаа та нарын ролик видео үзцгээгээр энэ одоо ролик удахгүй монгол хэл дээр гарч ирнэ. Тэгээд та нар маань ер нь бол одоо Enel International гэж яг ямар компани гэдэг нь. За лабораторитой, эрдэмтэнгүүдтэй өөрсдийн гэсэн үйлдвэрлэлтэй нэрийн 98 дэлгүүртэй 18 улсад аль биесээр нэгдсэн 340 офистай 200 улс руу олон улсын карго явуулдаг. 200 улс руу та нар боддоо 200 улс. За тэнгуүтээ одоо компани нь 25 жил болж. Тэгэхэд компани одоо тэгэхээр маш найдвартай гэдэг нь бол маш ойлгомжтой болчихсон. За тэгээд дараагийн видеог үзцгээгээд тэгээд хамтарч ажиллах бүсгүйчүүд залуучуудэгчнэр би та нартай нээлттэй шүү. Одоо Монгол улсад Enel International компани нэгдэх юм бол best in best. Супер. Это просто отлично. Привет, это Enel. Наша компания. Стабильный международный бизнес, проверенный временем. Уже больше 20 лет мы разрабатываем и производим инновационные продукты. А еще мы строим наш бизнес все вместе. Партнером коллеги, партнеры по бизнесу, друзья. Штаб-квартира в центре Новосибирска – это наше место силы. Место, где рождаются и реализуются идеи. А еще именно отсюда мы осуществляем поддержку вашего бизнеса. Каждый месяц в комьюнити Enel International регистрируется порядка 30 тысяч новых партнеров. Для многих этот бизнес становится основным источником дохода. Награды компании – это лучшее признание для каждого из нас. Бестселлеры. Отрабатываем сотни рецептур, тестируем образцы ингредиентов и продукции. Гарантируем безопасность и эффективность наших продуктов. Потому что мы тестируем их еще на этапе разработки и сами с удовольствием ими пользуемся. А еще мы гордимся тем, что своими руками делаем востребованные смарт-продукты и постоянно расширяемся. У нас высокие требования к каждой мелочи, поэтому на производстве многоступенчатая система контроля качества. Мониторим сырье и готовую продукцию буквально на каждом этапе, отбираем только лучшее. И для каждого продукта найдем свое место. У нас 11 распределительных складов по всей России. Соревновательный дух и стремление к совершенству – наше все. Дай нам волю, мы бы весь ассортимент поставили у себя. Настолько он нам нравится. Но хорошим и полезным нужно делиться. Поэтому мы осуществляем доставку не только по России, но и за рубеж. чтобы осчастливить себя и близких. Наш продукт хочется рекомендовать другим. И в этом главный секрет успешного бизнеса в партнерстве с Enel. Компания работает по системе реферального бизнеса. Чтобы преуспеть, достаточно рекомендовать другим наш востребованный продукт и приглашать людей стать клиентами или партнерами. Чем больше партнеров в вашей структуре, тем выше доход. Мы любим наш бизнес, но не меньше ценим насыщенный отдых. Корпоративные праздники, встречи, поездки и мастер-классы, дни рождения компании и Welcome Day. Календарь событий в Enel очень насыщен. Мы гордимся тем, что причастны к большим изменениям в жизни людей. Мы продвигаем культуру правильного питания, бережного отношения к здоровью и своему телу. Мы приносим пользу обществу. Работая с нами, вы легко сможете осуществить свои мечты. Становись партнером Enel. Меняй себя и мир к лучшему.